За сайн байцгаана уу? Өнөөдөр Ads Manager application-ийн талаар сургалт оръё. За Ads Manager application маань бол Facebook-ийн boost-тэй удирдах, хянах боломжийг олгодог гар утасны аппликейшн байгаа. За түүнийг татаж авахын тулд өөрсдийн утасныхаа App Store болон Play Store-д ороод Ads Manager гэж бичээд тэгээд татаж авна. За үндсэндээ бол яг ийм харагдцтай аппликейшн байгаа. За үүнийг бол миний хувьд түгээмэл ашигладаг. Би гар утаснаас сурчлагаа хийх болгондоо энэ аппликейшнийг ашигладаг. За нэгэд орохоор та Facebook дээр яг өөрийнхөө аккаунтаар орсон бол шууд нэвтрээд орох боломжтой. За үндсэндээ шууд нүүр нь бол яг ингэж харагдана. Эхнээс нь тайлбарлаад явъя. За хамгийн зүүн талын дээд болонд байгаа энэ settings тохиргоор орохоор төлбөр тооцооны хэрэгсэл маань харагддаг. За billing and payments гэсэн хэсэг рүүгээ дараад орохоор төлбөрийн одоо тохиргоонууд харагддаг. За энийг эхнээс нь тайлбарлаад явъя. За your account гэдэг байна. За энэ болохоор өөрийн чинь зар сурчлагын аккаунтын serial number харагдаж байна. За current balance буюу одоогоор төлбөр гарсан байгаа юу үгүй юу гэдгийг энэ дээр харагддаг. За төлбөр гарсан байгаа бол $2, $3, $5 ч гэх юм уу. Ямар нэг бүүстийн төлбөр төлөгдөөгүй байгаа тохиолдолд энд төлбөрийн мэдээлэл харагддаг. За prepaid funds гэдэг байдаг. За энэ болохоор өөрчилж төлбөр байршуулах боломжийг олгодог. За өөрөөр хэлбэл дараа төлбөрт биш, урьдчилаад та бүүстийнхаа мөнгийг татуулнаа гэсэн үг. За би бол энийг түгээмэл нэг ашиглаад байдаггүй. За payment methods гэдэг хэсэг байгаа. За энэ хэсэг маань болохоор карт холбох хэсэг байна. За төлбөрийн карт холбохоор бол add payment method гэсэн хэсгийг сонгоно. За одоогор бол миний нэг карт холбогдсон байгааг харж байна. Үүн дээр нэмээд 2, 3, 4, 5 карт ч холбох боломжтой. Хэрвээ холбохын тулд add payment method гэсэн хэсгээ дараад debit or credit card гэсэн хэсгээ сонгоод тэгээд цаашаа өргөжлүүлээд картынхаа мэдээллийг хийн. За энэ талаар тусдаа хичээл оруулсан байгаа. За payment threshold гэсэн цэц байгаа. За энэ яадаг вэ гэвэл тухайн одоо бүүстийн төлбөрөө хэдэн доллар хүрэхэд татуулах вэ гэдэг сонголт байгаа. За энэ болохоор автоматар үргэлжлэх юм бол өсөөд явдаг байгаа. Facebook нэгсэндээ бидраас авах мөнгөө эхний байдлаар бол итгэлцэл одоо шинэ хэрэглэгч бол одоо бидэнд их итгэх байдал нь бага гэсэн үг юм уу? Одоос итгэлцэл багтай учраас шинэ хэрэглэгч учраас $2-оос ахуулаад төлбөр одоо бүүстийн төлбөр $2 гармагцал татдаг байгаа. За энэ айжмаар нэмэгдээд 10, 20, 30, $40 ч болох тохиолдол байдаг. Гэхдээ миний хувьд бол аль болох бага доллараар татуулах дуртай. Яагаад гэвэл нэгэнт одоо ингээд $40-50 болтлоо ингээд бөөгнөрчөөд бүүстийн төлбөр зогсох юм бол тэрийг одоо ингээд төлөх мөнгөгүй байх үе бас таарж магадгүй. Тийм учраас аль болох багаар нь бүүстийн төлбөрөө татуулаад байвал амар санагддаг. Тэгээ тийм учраас $2 дээр төлөхөө би байлгах дуртай. Та бүхэн 5, 10, 15 гэдэг өөрийнхөө хүссэн хэмжээгээр бүүстийн төлбөрийг татуулж авах боломжтой. За account spending limit гэдэг энэ доотлолт нэг хэсэг байгаа. За энэ яадаг вэ гэхээр таны boost явуулж байгаа аккаунт хамгийн ихтэй $1000 зарцуулна буюу нийт одоо 5 boost явуулсан ч бай, 10 boost явуулсан ч бай, эсвэл 1 boost явуулсан ч бай. Тэдгээр бүх boost-д зарцуулах мөнгөний чинь хязгаар гэсэн үг. Би бол boost-ийн төсөв энэ сард те $500 байгаа гэж байгаа бол $500, $1000 гэж байгаа бол $1000 тавиад өгчнө гэсэн. Эннээс дээшээ boost явахгүй гэсэн. Үүнийг бол энэ account spending limit гэсэн хэсгээр тохируулдаг байгаа. За payment activity гэдэг бас нэг юм хэсэг байгаа. За эдгээр хэсгүүд дээр бол нэг тийм ашиглаад байдгүй. За business info гэдэг дээр болохоор улс одоо Монгол улсад төлбөрийн хэрэгсэл маань хамаарнаа. За ихэвчлэн одоо төлбөрийн хэрэгсэл болон цагийн одоо бүс нь доллар болон одоо Улаанбаатараар тохируулагдсан байдаг. За энэ дээр бизнесийнхаа нэрийг өгөх, хаягаа өгөх ийм боломжууд бас байдаг.
За үндсэндээ яг ийм settings хэсэг маань ингээд танилцуулагдлаа. За settings хэсгийн маань баруун талд нь ингээд Facebook-ийн маань нэр байгаа. За энэ дээр дарахаар мөн сурчлагын аккаунтууд харагдана. За хэрвээ дахиад өөр аккаунт байвал энэ доор харагдах боломжтой. За энэ хонх буюу notification хэсэг дээр бол мэдээллүүд ирдэг байгаа. Хамгийн баруун талын нэмэх тэмдэгтэй ногоон баттон гэж байгаа. За энэ дээр дарахаар юу байдаг вэ гэхээр сурчлагаа үүсгэх буюу campaign. За энэ дээр create new campaign гэсэн байгаа. За энийг бол сурчлагын кампанит ажил гэж ойлгох хэрэгтэй. Campaign гэхээр та хэд бас ойлгохгүй толгой нэр гэж магадгүй. Бас хүмүүсийн толгой нэр гэдэг. Энэ болохоор сурчлагын кампанит ажиллаа гэсэн үг. За энэ кампанит ажил бол хэд хэдэн төрөлтэй байдаг. За үүнд болохоор engagement буюу мессеж хүлээж авах, эсвэл постэнд олон хандлт, комент, лайк, шеэр авах тохиолдолд хийдэг. За awareness буюу илүү олон хүнд харуулах, илүү олон хүнд таниулах үүднээс зөвхөн харах тоог нэмэх зорилгоор өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар өөрсдөө мессежүүдийг залгуулахгүй гэсэн үг. За traffic буюу вебсайт руугаа ч юм уу эсвэл пэйжийнхаа ямар нэг цэс рүү ч юм уу traffic буюу хандлтыг чиглүүлэх төрлийн буст байдаг. За энэ мөн утсаар залгуулах зорилгоор бас энийг ашиглаж болдог байгаа. За leads буюу instant forms. За Google-ийн форм линк тавихаас юугаараа ялгаатай вэ гэхээр нэмэлт боломжуудаас гадна төрөл бүрийн дүн шинжилгээ хийх боломжийг энэ leads олгодог. За leads дээр бас тусдан дараа нь тайлбар оруулна. За миний хувьд бол leads-ийг түгээмэл ашиглаад байдаггүй. Энэ болохоор B2B бизнес буюу байгууллагын бүртгэл мэдээллийг авч, датаг авч ярих эсвэл сургалтын бизнесд илүү тохиромжтой байдаг. За sales гэдэг бас хэсэг байдаг. За энэ болохоор Facebook өөрийн гэсэн пэйж дээр каталог үүсгэсэн ийм бизнесүүдэд тохиромжтой. Affirmation буюу application хөгжүүлдэг компаниуд affirmation төрлийн сурчлагыг түгээмэл ашигладаг. За үүнээс миний хамгийн түгээмэл ашигладаг болон хүмүүст хамгийн их зөвлөдөг төрөл нь engagement төрөл байна. За engagement boost хийх талаар тусад нь хичээл орох учраас өнөөдөр зөвхөн Ads Manager аппликейшнаа танилцуулах учраас дараагийнхаа алхам руу шилжье. За энэ юу дүүрний зурагтай ийм хэсэг байгаа. Filters гэдэг. За энэ дээр юуг тохируулдаг вэ гэхээр өөрийн чинь хийсэн зар сурчлагын үзүүлэлтүүдийг сүүлийн 30 хоногоор, 7 хоногоор, эсвэл энд 7 хоног, эсвэл энэ сар гэдэг байдлаар ингээд харах, хянах ийм тохиолдолд эдийг ашигладаг. За эндээс бол хугацаагаа тохируулах байдлаар ингээд хянаж болдог байгаа. За түүний дараа энэ this month гэдэг энэ хэсэг дээрээс тавиад бас хугацаагаа сонгох боломжтой. За status гэдэг бас хэсэг байгаа. За энэ дээр болохоор үүсгэсэн сурчлагаануудаас чинь актив буюу явж байгаа сурчлагаа, эсвэл хуваарьт оруулсан сурчлагаа, эсвэл хянагдж байгаа сурчлагаа, эсвэл not approved буюу Facebook бүлээн зөвшөөрөөгүй буюу бүүстлж эхлээгүй Facebook-ээс зогсоосон сурчлагаа. За completed буюу амжилттай яваад бүүст нь яваад хугацаанд дууссан сурчлагаа. Гэх мэтлэнгийн статусаар нь тусад нь харж категори болгон хувааж агаад хянах боломжтой. За түүний дээр total amount spent гэдэг хэсэг байгаа. За энэ дээр юу байдаг вэ гэхээр явуулж байгаа бүүстний чинь төлбөрийн мэдээлэл харагдчихэдэг. За энэ дээр total amount spent гэдэг дээр бол $10 гарсан бол одоогоор таны бүүстийн зардал $10 гарсан байна гэсэн. За түүний дараа campaigns гэдэг энэ дээр search байгаа. За энэ дээр бол өөрийнхөө удирддаг пэйжүүдээс сонгоод аль пэйж дээр ямар бүүст явж байгааг эндээс харах боломжтой. За нэг хүн бол өөрийн нэг аккаунт дээр хэдэн ч пэйж үүсгэх боломжтой өмнөх хичээлээр үзсэн. Тийм учраас мөн адил нэг аккаунтаар өөрийнхөө удирддаг
одоо 2 пэйж дээр хоёулын дээр нь буст хийх боломжтой. Эсвэл 4 пэйж дээр дөрвөлн дээр нь буст хийх боломжтой байдаг. Тийм учраас эдгээр цэсийг бас хараад ойлгоод авчвал зүгээр. За түүний ард бас юм календар шиг юм юу байгаа. Баттон байгаа. За энэ дээр мөн үүсгэсэн кампаниудынхаа мэдээллийг хардаг. За одоогор бол кампань буюу сурчлагаа үүсгэгээгүй учраас you don't have any campaigns буюу чамд ямар нэгэн одоо сурчлагаа алгаа гэсэн бичиг харагдаж байна. За энэ create гэсэн хэсгээр мөн адилхан шинээр сурчлагаа үүсгэх тохиолдолд гардаг байгаа. За ингээд кампани юу ads manager-ийн маань home одоо үндсэн хэсгэн дээр л эдгээр мэдээллүүд байдаг. За дараагийнх нь энэ доотлолд байгаа 3 юм одоо меню гэх юм уу те. Энэ дээр бол одоо нөгөө хоёр нь бол нэг тийм төгөөмөл нэг ашиглагдаад байдгүй. Миний хувьд л нэг тийм төгөөмөл ашигладаг. Зүгээр help center буюу спорттой холбогдож өөрийнхөө явахгүй ч юм уу зогсоод байгаа сурчлагын талаар мэдээлэл авах, тодруулах. За эсвэл сурчлагын одоо нөхцлүүдийг нь унших. Disable account буюу төлбөрийн улмаас ч юм уу ямар нэгэн шалтгаанаар эрхэн цуцлагдсан зар сурчлагын аккаунтынхаа эрхийг сэргээх ч гэдэг юм уу. Иймэрхүү мэдээллүүдийг эндээс унших боломжтой байдаг. Гэхдээ эдгээр нь дандаа англи хэлээр байдаг. Англи хэлний мэдлэггүй хүмүүс бол энийг транслейт хийж орчуулж уншихаас өөр аргагүй байдалд хүрдэгэ. За тийм учраас энэ аппликейшнээ татаж гар утсандаа суулгаад миний саяны ярьсан дараалалаар оролдоод өөрийнхөө пост кампаниг мэргэжлийн түвшинд удирдах юм боломжтой байдаг байна. За пост хэрхэн хийх, disable болсон аккаунтыг хэрхэн сэргээх гэдэг юм уу. Ads manager-тэй холбоотой нарийн деталь ажлуудыг тусад нь хичээл болгож оруулнаа. Тийм учраас өнөөдрийн хичээл маань зөвхөн Ads Manager аппликейшныхаа цэцтэй танилцах байлаа. За баярлалаа.